Тобогны амрыг ирээ. Сайхан наадцгааж байна уу? Би үзэл бодлосоо хуваалцах зорилгоор богино хэмжээний видеонууд хийж байгаа. Тэгээд би өмнөх видеонд Азийн тухай ярьсан. Одоо дөрөвд хүчин гэсэн видео байгаа. Тэн дээр би монголчууд Азийг ихэд чухалчилж үздэг гэж хэлсэн. Одоо ингээд наадам болоод байна. Тэгээд наадмаар ер нь би их завтай байдаг. Гэхдээ гэрдээ ингээд зурд үзэл хөвтөд байгааг нэг их бодлого хүн шиг нэг гарч язж нэг уул ус үздэг ч юм уу эсвэл нэг мор мал хардаг юм гэж боддог. Тэгээд өчигдөр хөөдлөн ходог явах гэсэн чинь зам хаачихсан. Тэгээд тэр хойшоогоо тойроод явах гэсэн чинь зам нь явж болдгоо. Тэгээд аз тутсан. Явж чадсангүй, юу ч үзэж чадсангүй. Өнөөдөр бас миний хувьд бас их стресстэй, азгүй өдөр байлаа. Жишээлхэд хурж ирээд нэг YouTube хасаагаар ингээд хүмүүсийн одоо коммент хийдэг одоо сэтгэлдлүүд үзлээ л дээ. Гэтэл нэг Тэнгэрлэг Т бараг 8 9 тийм коммент яасан байна. Хол очиж зайлал гэсэн байсан. Бас энэ төвдийн ирлиз нөхөр одоо халахын нэрийг бариад юу ч ярьж байна. Монголоор сайн яриа сурчхаа энэ төр гэж байна. Тэгээд хүн ерөнхийдөө даргуураасаа болж алуулт юм шүү энэ төр гэж байна л та. Тэгээд янз бүрийн худлаа шаагаад маад энэ төр юу пиццаа гэнэ тэгэл байна л та. Үнэхээр тэр хүн Тэнгэрлэг нэгэн бололтой тэгэж бичиж яриад ингээд. За тий. Тэр ч яг өшөө бас одоо энэ би одоо энэ жишээ нэг дэлгүүр ажилтг газраа нэг шалгах санаатай ирсэн. Тэгсэн чинь үүдэн дээр нэг залуу одоо төмөр үүдийг балбаад байна л да. Би очиод яасан ийсэн гэсэн чинь нэг гараад ирэл гин. Тэгэл нэг хүнийг нэрийг дуудаад байна. Тэгэл гараад ир. Чи юу энэ газар андуурсан юм шүү энэ төр гэж байна. Тэгсэн чинь тоохгүй байна. Нааг тоохгүй байна. Тэгэхээр би хөөс чи энэ газар андуурч чи эндээс яв моо энэ төр гэж байна. Тэгсэн чи бас чи юу юм чи хийн гинэ. Мэдээ согтуу хүн тиймэрхүү асуух л яхаа. Би буурлаад би чам эндээс зайл гээд байгаа юм шүү гэж хэллээ. Тэгээд гэзрүү нь ганц хоёр цохиод авсан. Мэдээч би төрүүл зэрлэг бүдүүлэг ашигласан багтаа цохино гэдэг бол тийм. Тэгээ яг тэгсэн чинь цаанаас нь хоёр найз нь гарч ирээд ахаа уучлаарай гэдэг аваа явчих юм. Тэгээ нөгөө нөхөр чинь л одоо жишээ нь хэл уурлал одоо жишээ нь юу гэдэг лээ би чанга алнаа хяднаа юу лээ энэ хин юм бэ энэ наав ингэ дэрлэгтэй хин юм бэ гэлээ. Тэгэл нөгөө хоёр чинь тэгэл аваад явчихлаа. Тэгэл ер нь иймэрхүү юмнууд эвгүй юм л да. Эвгүй тийм стресстэй л юм тийм. За тий тэгээд ийм юухэндээ зэрлэг балгамт хүмүүсийн дунд юуднэр ерөнхийд амьдарцгаадаг. Тэгээд одоо чинь энэ гэртээ ингээд компьютерийн өмнө суугаад одоо чинь интернет ашиглаад байгаа монголчуудаа би харьцангуй соёлжсон тийм зэрлэг балгамт нөхдүүд биш юм а. Юм ойлгох чадaltaй болов уу гэж би одоо хувьдаа боддог. За тий. За тэгээд одоо тэр нөгөө нэг шашин суртал энэ тэр уламжлалтай холбоотой ярианд оролцсон юм. Би өмнө нь хэлсэн. Энэ болохоор хятадын ичин хорлоо гэдэг хүрд. Энэ болохоор төвд Монголын бурхны шашны дарам чакра буюу дармагийн хүрд эсвэл алтан хүрд. Энэ бол бидний бүгд мэдэх хорол тоон буюу хорол хүрд юм байна. За тий. Би өмнө нь хэлсэн дөрвийн тоо бол монголчуудтай их холбоотой, монгол уламжлалтай холбоотой, дөрвийн тоотой холбоотой юм маш их байна гэж хэлсэн. Тэгээд энэ сүлд бол хятадын одоо жишээ нь бөөг төрсөлдөг сүлд буюу одоо вүүгийн сүлд юм байна. Хятад бөөгөө вүү гэдэг, монголчууд бөө гэдэг. За тийм. Тэгээд дөрвийн тоо гэхээр юу орж ирдэг вэ гэхээр 12 жил байдаг. 12 жилийн дөрөвт нь туулай зогсдог. Тэгээд дөрөвт божин туулай одоо зогсдог. Тэгээд бүрийн бөөлөх нь өөр, бужин туулай
бүрийн дэгдэх нь өөрч гэдэг юм. Тиймэрхүү яриа байдаг. Тэгээд бөөжин буюу бөө хүн тийм бүжин туулайтай бас тийм холбоотой юм шиг байгаа юм. Тийм. Тэр жагаа. Өнөөдрийн асуулт болохоор бидний хайрладаг бидний одоо дуртай хүрдэн аль вэ гэсэн асуудал байна. Тэгээ би та бүхэнд энэ асуултаа тавиад нэг 5 секундын хугацаа олгоё. Одоо энэ 3 хүрдний аль нь одоо та бүхний хайртай хүрдвэ? Хайртай гэдгээр юг судахтай гэхээр одоо зүрхэн, одоо энэ бол надад зүрхний хэлбэр нь зүрхэн хүрд тий. За тийм энэ энэ одоо юу болоод байна да? Унчих. За тийм энэ сонин шүү. За тийм бас Азийн юм байлгүй. За энэ болохоор зүрхэн одоо тийм хайрын уучлаарай. Энэ бол зүрхний хэлбэр тий. Энийг монголчууд бунд гэдэг. Эсвэл бундан гэдэг тий. Бундан нэг үг тий бунд. Тэгэхээр шашны одоо тийм үг хэллэг байдаг л да. Бунд хорл гэж. За тий нэгэнт одоо тэр их сонин юу л бодлоо энэ хоёр тэр саяны юмнаас хасагчлаа. Тэгээд бидний хайртай бунд хорл бол мэдээж энэ хорл юм аа. Энэ болохоор бидний хайртай дуртай хорл юм аа. Өөрөөр хэлбэл зүрхэн хорл гэж зүрхийг яг дүрслэх вэ гэж. Зүрх гэдэг маань болохоор нэг тийм бөөрийн юм байдаг. Тэгээд дөрвөн ховлог гэдэг юм үг тэмтэй нэг дөрвөн тийм савтай. Өөрөөр хэлбэл артерийн судас нэг рүү н ороод тэгээд гардаг тийм. Венийн судас ороод бас гардаг. Тэгэхээр энэ бөөрийн тэгээд ингээд дөрвөн хуваачсан бол зүрх байдаг юм аа. Тэгээд энэ болохоор энэ хорлыг одоо жишээ нь шашныхаар хэлэх юм бол бунд хорл гэж байна. За энэ бол миний видеоны эхний хэсэг байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.